Манай улсын мэдээлэл харилцаа холбооны салбар дахь ажиллах хүчний 30 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол ердөө 10% нь яг энэ чиглэлээрээ мэргэжсэн ажилтнууд байна. За үүнтэй холбоотойгоор өнөөдөр Огтод харилцаа холбоо, мэдээллийн технологийн ойлголт, мэдлэгийг олгох, чадварыг бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилготой үйл ажиллагаа зохион байгуулагджээ. Харилцаа холбооны зохицуулахороо нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран Хиймэл оюун баг хөгжил охид цахим ирээдүг бүтээнүүрээтэй Girls in ICT Day арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь олон талын ач холбогдолтой бөгөөд эрэгтэйчүүдийн оролцоо давмгаалдаг, уул уурхай, барилгын салбарын араас ордог, мэдээлэл харилцаа холбооны салбар дахь эмэгтэйчүүдийн идэвхийг нэмэгдүүлэх зорилготой байна. ICT Girls Day гэдэг энэ арга хэмжээг Нобийн төрөлцөө агентлаг болох олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2011 оноос хойш жил бүр зохион байгуулдаг. Энэ зохион байгуулахыг уриалдаг. Энэ уриалгын хүрээнд дэлхийн гишүүнчлэлтэй 192 орн өөрийнхөө улс оронд янз бүрээр зохион байгуулдаг. Манай Монгол улс бол хамгийн анх 2016 онд зохион байгуулж исэн. Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс сүүлийн 5 жилийн хугацаанд энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ оны хувьд энэхүү арга хэмжээ нь Хиймэл оюун баг хөгжил охид дижитал ирээдүг бүтэнэ гэсэн урьянд ор зохион байгуулж байгаа. Тэгвэл эмэгтэйчүүдийн оролцоо мэдээлэл харилцаа холбооны салбарт өндөр байснараа хүн бүрт зориулагдсан дэвшилтэт технологиг бүтээх боломжтой гэдгийг салбарынхан онцоллоо. Тухайлбал дэлхийн дахин уг чиглэлээр төгсөгчдийн 35%-ийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд Хиймэл оюуны салбарт ажиллах хүчний ердөө 25% нь эмэгтэйчүүд байдаг байна. Одоо яг Хиймэл оюун ухааны хөгжил тэр тусмаа Хиймэл оюун ухааны ёс зүйтэй байдал, хяналттай байдал тал руу эмэгтэйчүүд хамгийн их судалгааг хийж тэр талаар илүү их инновац бүтээлийг гаргадаг. Бид нар охтуудад ийм талаар мэдээлэлээр хангаад за эмэгтэйчүүдийн оролцоо ийм байдэн шүү. Бид нар оролцох юм бол ингэж ийм зүйлийг бүтээж болдсон шүү гэж харуулж байгаа. За охтыг энэ салбарт оролцуулах татах хамгийн гол арга бол яг өнөөдөр энэ арга хэмжээнд оролцож байгаа охтын насан дээрээ буюу 13-аас 15 насан дээрээ шинжлэх ухаан, технологи, математик, инженерчлэлд яг ийм дурлцсан байгаа үед нь энэ сонирхлыг нь үргэлжлүүлэн авч явах нь өөрөө сургууль эцэг их багш нарын үүрэг болчиход байгаа. Тэгэхээр хүн болгон математикч болох албагүй гэдэг бид нар ярьдаг байсан бол ямар ч мэрэгжилд ялангуяа манай салбар ICT салбарт бол хүйс гэдэг зүйл байхгүй. Охтын оролцоо, эмэгтэйчүүдийн оролцоо их байж ээж зах зээл дээр гарч байгаа бүтээгдэхүүн, зах зээл дээр гарч байгаа аппликейшн маань өөрөө хэрэглэгчид хэрэглэхэд таатай, олон талт хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадсан технологийн бүтээгдэхүүнүүд гарах тэр суурь нь болоод Түүнчлэн энэхүү арга хэмжээ нь харилцаа холбоо мэдээллийн технологийн чадварыг бэхжүүлэхээс гадна охтод цахим орчинд өөрийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлаа хангах мэдлэг чадварыг олгоход чиглэж байгаа юм байна. Уг арга хэмжээнд нийслэлийн ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийн 100 охин оролцсон юм а.